Тимот номынхон зураг хичээлээр иргэн уулзж байгаадаа баяртай байна. Тэр өнгөрсөн хичээлээр бид хамтдаа Бурхны чуулганы удирдагч, үйлчлэгч байхыг ирмэлз гэсэн сэдвээр хамтдаа ярьсан ба. Мэдээж Тимот ном, Тит ном маань өөрөө пастор болон сүнслэг удирдагч нар, чуулганы ахлагч, үйлчлэгч нарт зориулсан тийм л ном байна. Миний хувьд 1992 онд Есүст итгэсэн. Тэгээд 92 оноос тухайн үеийн чуулганд үйлчилж байгаад за 92 оны 12 сард бид шинэ чуулган байгуулъя гэдэг бас тэр Бурханаас дуудлага аваад тэгээ бид нар 93 оны 1 сард Энерлийн од гээд чуулганы анх итгэлийн ах нартайгаа хамт байгуулж исэн. Тэр үед яг чуулганы анхны нэгэн ахлагч болж шинэхэн ахлагч болох үедээ маш их халуун хүсэл ирмэлзлээр дүүрэн байснаа үргэлж сандаг. Тэгэхээр тухайн үед бид нар Библийн мэдлэг байхгүй. За бидэнд байгаа зүйл гэвэл үнэхээр л халуун итгэл зүрхэнд нь шатаж байгаа. Тэр халуун хүсэл ирмэлзлэл эзнийг хайрлах тэр хайр байсан. Тэгээ тэр зүйлийн дагуу үнэхээр бас энэ олон жилүүдэд үйлчилсэн байна. Тэгэхээр өнгөрсөн үйлчлэлийн он жилүүдийг харах юм бол за өнөөдөр Монгол чуулганы хувьд бид нар маш олон зүйлтэй болсон байна. Бид нар Библийн мэдлэг, чадвар болон харилцаа холбоо, одоо материалын зүйлсүүд ч юм уу, одоо дутх зүйл үнэхээр байхгүй. Гэхдээ ганц л зүйлээр бид үргэлж дутдаг юм болов. Тэр нь их эзнийг хайрлах, тэр халуун хайр, анхны хайр, тэр халуун хүсэл ирмэлзлэл, тэмүүлэл тэ. Энэ ямар чухал юм бэ гэдгийг үргэлж одоо сандаг тийм. Тэгэхээр Паул яг л энэ зүйлийг дурдан хэлсэн байгаа. Та нар эзний чуулганд үйлчлэхийг үнэхээр хүсэн ирмэлзээрэй гэж. За бүгдээрээ хамтдаа үргэлжлүүлээд дараагийн одоо хэсэг рүү орцгоё. Тэгэхээр энэ хэсгээр бид нар хамтдаа 1-р Тимот 3-р бүлгийн 14-өөс 16 дугаар ишлэлийг хамтдаа за үзэх болно. За энэ хэсгийг бид нар Бурхны агуу нууц гэж нэрлэж болох юм аа. За Христ итгэлт сэтгэл судлаач Паул Тернер тийм ээ гэдэг хүн нууц гэдэг зүйлийн тухай ярихдаа за нууц бол аливаа хүний төлөвшөлтийн код юм а гэж хэлсэн гэдэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр за хүний хувьд те одоо яг бага насны хүүхдүүд бол мэдээж нууц гэдэг зүйл байдаг. Надад нууц байгаа. Миний нууц гэж хэлээд тэгээд бүх нууцаа одоо хүн болгонд ярьцдаг те. За харин одоо өсвөр наснд ороод ирэх үедээ за ялангуяа залуу болоод ирэх үедээ хүмүүс өөрийнх нь нууцыг хадгалж эхэлдэг. Заримдаа аав ээжтэй ч гэсэн тэр нууцаа хэлдэггүй. Хамгийн дотны сайн найз ч юм уу итгэмжид тэр нэгэнд нууцаа ярих одоо жишээтэй. За тэгвэл таны хувьд одоо таны амьдралын хамгийн үнцэнтэй хамгийн эрхэм чухал нууц чинь яг юу вэ? Хамгийн хайртай дотныхоо хүмүүстэй хуваалцдаг тэр нууц. За эсвэл амьдралын таны үнцэн, за амьдралын амжилт бүтээлийн таны нууц юу вэ гэх юм бол та бусдаа ямар нууцыг хуваалцах вэ? Хэрвээ та таныг хамгийн аз жаргалтай болгодог. За мөн танаар дамжуулан таны эргэн тойронд байгаа хүмүүсийг бусдыг аз жаргалтай болгодог тийм агуу нууцыг хэрвээ та мэдэх юм бол яах вэ гэж. Тэгэхээр энэ гайхамшигтай энэ агуу нууц бол Бурхны нууц юм аа. Энэ нууцыг мэдхийн тулд за энэ нууцыг мэдүүлэхийн тулд чуулган оршин тогтнодог гэж Библи хэлж байна. Колосе номын 1-р бүлгийн 26-27 дугаар ишлэлээр харах юм бол Бурхан эрт үеэс нууцлагдсан тэр агуу нууцыг итгэгч хүмүүст, ариун хүмүүст илчилсэн тухай гарч байгаа. Тэгээд тэрхүү нууц бол та нарын дотор орших алдрын найдвар болсон Христ юм а гэж. Тэгвэл Бурхны агуу нууц бол биднийг хамгийн аз жаргалтай болгодог, биднээр дамжуулан бусдыг аз жаргалтай болгодог тэр агуу Бурхны нууц бол Есүс Христ юм а гэж. Тэгэхээр Паул 1-р Тимот 3-р бүлгээр чуулганы пастор, ахлагч нар, үйлчлэгч нарын тухай томилгооны тухай олон зүйлийг яриад эцэстээ яг нууцын тухай өгүүлсэн нь чуулганд байгаа тэр пастор, ахлагч, удирдагч нар гэдэг бол Бурхны нууцыг таньж мэдхийн тулд тэрхүү агуу нууцыг одоо чуулганаар дамжуулан ертөнцид
таниулахын тулд одоо оршин байгаа юм аа. Энэ бол бидний нэгэн одоо чухал дуудлага юм аа гэдгийг дүүлсэн байна. За тэгвэл энэ хэсгээр гарч байгаа Бурхны тэр агуу нууц болох Есүс Христийг 6 зүйлээр өгүүлсэн байна. 2-2-оор нь та бүхэндээ хүргэе. За эхний хоёр нь тэрээр махан биеэр энэ ертөнцид ирсэн. Тэрээр одоо зөвтгөгдсөн. Тэр өөрөө зөвхт нэг юм аа гэж энэ хэсгээр гарч байна. Тэгэхээр Паул чуулган бол үнний суурин дээр, үнний бат суурин дээр баригдсан одоо хөдлөшгүй одоо үнний баган юм аа гэж хэлсэн. Чуулган үннийг хамгаалж, чуулган үннийг ярьж, чуулган үннийг тунхаглан, үннийг өндөрт өргөх ёстой гэж. Тэгвэл тэр үнэн чи хин юм бэ гэхээр Есүс Христ би бол үнэн юм аа гэж тэрээр хэлсэн байна. За тэгвэл тэр үнэн болсон Есүс Христ өөрийнхөө тухай илчлэхдээ Иохан номын 1-р бүлгийн 14-р эшлэлдэр харах юм бол үг нь махан бий болж ирсэн гэж. Тэгэхээр Христ хүндрэлтний аврагч махан бий болон энэ дэлхийд ирсэн гэдэг нь Бурхны агуу нууц юм аа. Учир нь хүн төрлөختөн гим нүглээсээ болж өгөхөөс өөр аргагүй болсон бид Христ бидний төлөө тийм ээ хүн болж ирснээр тэр бидний гим нүглийг өөр дээр авч тэр загалмаа дээр хадагдан алагдах учиртай. Ийхүү загалмаа өхлөөр дамжуулан тэр бидний гим нүглийг уучлж, өхлийг ялан дээлж амьснараа тэр өөрөө зөвтгөгдөө зогсохгүй түүгээр дамжуулан итгэгч хүн болгонд Бурхны зөвхт байдал нь өгөгдөх болсон ба. Тэгэхээр энд гарч байгаа зөвхт байдал гэдэг үг нь англи хэлэнд righteousness гэдэг болох төр энэ үгийн гол утга нь right relationship with God буюу Бурхантай харилцах зөв харилцаа холбоо юм аа. Тэгэхээр зөвхт байдал гэдэг бол хүнээс ирдэггүй, Бурханаас ирдэг. Христээр дамжуулан уучлагдсан бид Бурхантай харилцах зөв харилцаа холбоо нь зөвхт байдал юм а гэсэн үг. За дараагийн хэсгэн дээр болох тэрээр Тэнгэр элч нарт үзэгдсэн. Тэрээр бүх үндэстнүүдэд тунхаглагдсан гэж. Тэгэхээр Христ Тэнгэр элч нарт үзэгдсэн гэдэг маань тэр амьссан, тэр дээш өргөгдсөн гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Христ өхлийг ялан дээлж дээр өргөгдөх үед Тэнгэр элч нар түүнийг харсан, Тэнгэр элч нар түүнийг гэрчилсэн байгаа. Бид нар Үлс номын 1-р бүлэг дээр үзэх юм бол одоо Тэнгэрд өргөгдсөн Христийг ширтэн харж байгаа дагалдагч нар дээр те Тэнгэр элч нар ирээд одоо Христийг гэрчилж байгаа тухай гарч байгаа тийм. Тэгэхээр Тэнгэр элч нар одоо эзнийг одоо Есүсийг гэрчилсэн. За тэгээд үргэлжлүүлээд 2-р бүлэг дээр харах юм бол Пентекостийн өдөр ариун сүнс ирж дагалдагч нар ариун сүнснийг авснаар Христийн гэрчнэр болж байгаа. Тэд нэр одоо ертөнцийн төгсгөл хүртэл эзнийг гэрчлэх тэр агуу гэрчнэр нь болж байгаа. За ийхүү Үлс номын 2-р бүлэг дээр харах юм бол одоо бүх үндэстнүүдэд одоо эзнийг Есүсийг тунхаглах сайн мэдээний эрен үе Христгэлээр дамжуулан аврагдах гайхамшигтай ерөөлийн шин үе, шин цаг үе нэгдэж байгааг харж байгаа. Энэ бол Библиэд дээрх Христийн Бурхны агуу нууц юм аа. За цаашлаа 5 дугаарт нь Есүс Христ бол бүх дэлхийд итгэгдсэн гэж өгүүлж байна. 6-т нь тэр алдар дотор өргөгдсөн гэж. Тэгэхээр Джон Стот энэ хэсгийг тайлбарлахдаа бүх ертөнцид итгэгдсэн гэдэг нь бүх ертөнцийн даяар сайн мэдээ тунхаглах болно. Түүний дараагаар second coming буюу Христийн 2 дахь ирэлт байх болно. Христ дахин ирэх болно гэдгийг Библийн одоо агуу нууц юм аа. Энэ агуу нууцыг бас бидэнд өгүүлсэн гэж гарч байна. Тэгэхээр анхны чуулганы итгэгч нар хоорондоо уулзахдаа Мараната гэж мэндэлдэг байсан. Энэ нь эзэн удахгүй ирэх болно. Бидний их эзэн удахгүй ирнэ. Есүсээ давхардан ирээрэй гэсэн утгатай юм. Тэгээд бид Библийн хамгийн сүүлчийн ном болох Илчилт номын сүүлийн хэсгээр үзэх юм бол Амен эзэн Есүсээ одоо ирээрэй гэсэн тэр залбирал байдаг. Тэгэхээр энэ бол анхны чуулганы итгэгчдүүдийг бүх цаг үеийн итгэгчдийн итгэл юм аа. Бид Мараната итгэлтэй байх ёстой. Мараната нууцыг бид мэдж, энэ Мараната нууцыг бид нэр бусдад таниулан, тунхаглан, эзнийг алдаршуулан үйлчлэх учиртай гэдгийг энд хэлж байна. Тэгэхээр дахин хэлгээд чуулганы одоо пастор, удирдагч нар мэдээж чуулган төр чигээрээ Христийн энэ агуу нууцыг таньж мэдэж, энэ агуу нууцыг гэрчилж, тунхаглан
таниулахын тулд бид оршин байгаа юм. За эцэст нь энэ хэсгээр харах юм бол итгэлийн амьдрал гэдэг бол Христтэй нэгдсэн энэ амьдралыг өгүүлдэг. Өөрөөр хэлбэл тийм ч учраас Библиэлд итгэгч хүмүүсийг Христ ариун бэр мэт хүмүүс гэж хэлсэн байна. Ариун бэр. Тэгэхээр өөрөөр хэлбэл Христтэй тэд нэгдсэн, нэгэн бий болсон гэдгийг энд өгүүлж байна. За энэ нь яг л гэр бүлийн харилцаа холбоо, гэрлэлтийн тэр хайрын эрхэм нандин харилцаа холбоотой адилхан юм. За гэр бүл гэрлэх ёслолын үед бүгд зүүдэг. Тэгэхээр энэ бүгж бол хайр болон мөн үнэнч байдлыг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр wedding ring буюу тэр хурмын бүгжийг зүүдэг. За энэ бүгж нь бид нар зөвхөн аж аргалтай үедээ хамт итгэмжтэй байгаа зогсохгүй зовлон ч гэсэн хамтдаа туулах болно гэж. Тэгэхээр Христтэй нэгдсэн бидний хувьд тийм ээ заримдаа түүний зовлонг бид нар туулдаг. Мөн бид нар хожим түүний яруу алдрыг бас хамтдаа хуваалцах болно гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр wedding ring гэдэг маань ring гэдэг бүгж тийм ээ дараа нь suffering буюу те зовлонгийн бүгж, enduring буюу те тэр дэвчээртэй байдлын бүгжч гэдэг юм уу те энэ итгэмжит хайрын үнэнч харилцаа холбоог илэрхийлдэг гэдгийг бас энд дурдсан байна. За ингээд энэ хэсгээр бид чуулган Христтэй нэг болсон түүний дотор байгаа алдрын найдар болох Есүс Христ тэр ертөнцийн агуу нууц, Бурхны агуу нууцыг бусдад таниулахын тулд бид нар дуудагдсан. Тийм учраас энэ агуу нууцыг та илүү таньж мэдээрэй, бас бусдад илүү ихээр таниулан мэдүүлээрэй.